За энэ удаагийн бичлэгээр бид стандарт дивишн болон вариансийн томьёоны талаар үзэх болно. За энэ хоёр маань ерөнхийдөө бол нэг томьёотой. За variance and standard deviation. За тэгэхээр variance гэдгийг variance гэхлээр бол эндээс квадратын цуур авахаар за стандарт deviation бол олдоод байгаа. За тэгэхээр за өмнө нь бас үтсэн x1 2 3 гэх мэтчлэн n ширхэг юм тоо байх юм бол за тэгээд x бар буюу за x дээгүүр зураас нь болохоор min гэсэн үг. Энэ өгөгдлийн min гэвэл томьёо нэр нь юу байсан бэ гэхээр за var x гэж бичиж тий. var x-ийн томьёо нь болохоор x нэгээс энийг хасаад квадрат зэрэг төвшүүлээд нэмэх нь дараагийн гишүүнээс нь за хоёр дахь гишүүнээс нь дунджийг хасаад квадрат зэрэг төвшүүлээд гэх мэтчлэн гишүүн бүрээс дунджийг нь хасаад квадрат зэрэг төвшүүлээд дараа нь гишүүнийх нь тоон товаасан байх юм бол энэ бол variance болж байгаа. За үүнийг томьёо байдлаар бичихтэй бид нар нэгэн грек үсэг хэрэглэдэг нь энэ сигма. Том сигма байгаа. За энэ бол сумма гэж бас хэрэглэдэг. Ягаад гэвэл нийлбэрийг олдог болохоор английн сам гэдэг үгтэй ер нь төстэй сумма. Тэгвэл энэ дотор ингэж бичих юм бол бид нар ийм уртын бичгүүгээр хураангуйж бичих боломжтой. Яаж бичих боломжтой вэ гэхээр хаалтан дотор x-с хасах нь x энэний квадрат хуваах нь n. Тэгвэл энд уртаар бичсэн тий. Тэгэхэд бүр энэ цэг тавьж өгнөл бид нар бас товчилсан шүү дээ. Хідэн элемент байгааг нь мэдэхгүй болохоор ингэж товчилсан. Үүнийг бол бид нар ийм байдлаар товчиж бичих боломжтой. Тэр өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ сумма эсвэл энэ том сигмагийн ард байгаа энэ үйлдэлийг бол хийгээд дараа нь гарсан зүйлүүдийг нь хооронд нь нэмдэг гэсэн үг. За энэ талаар илүү дэлгэрэнгүй ингээд x гэсэн байх юм бол энэ бол x1 дээр нэмэх нь x2 гэх мэтчлэн энэ x n-үүдийг хооронд нь нэмж гинэ гэсэн үг. Дахиад x квадрат гэсэн байх юм бол гишүүн болгоны квадратыг олоод дараа нь нэмж байгаа гэсэн үг. Тэгэхээр энд байгаа энэ бичгэл маань бол харин юу гэсэн үг вэ гэхээр сигма x-с хасах нь x бар энийг квадрат гэдэг нь x1-ээс нь дунджийг хасаад квадрат зэрэг төвшүүлээд нэмэх нь x2-оос нь дахиад үүнийг хасаад квадрат зэрэг төвшүүлээд гэх мэтчлэн элемент бүрээс нь x-ийн дунджийг хасаад квадрат зэрэг төвшүүлээд нэмсэн гэ нийлбэрийг хэлж байна. За ингэж бичих юм бол ингэж болчихно. За тэгэхэд стандарт дивишнийг эндээс олох юм бол яах вэ гэхээр s d x маань бол варианцаас язгуур авна. Энэ бол бидний байнга тогтоож авах ёстой зүйл. Варианцаас квадрат язгуур авна гэж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр за квадрат язгуур жоохон том хүн биччихье. Квадрат язгуур дор сигма x-с хасах нь x-ийн дундажтай min хуваах нь n гэсэн энэ томьёогоор олдог гэсэн үг. За тэгээд үүнээс гадна бид нарт олох боломжтой дахиад нэг томьёо байгаа нь юу вэ гэхээр за дахиад энд варианц нь бол зөвхөн x-ийг квадрат зэрэг дэвшүүлснийг ингэж олоод за эндээсээ x-ийн min-ийн квадратыг дараа нь хасчиж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар энийг олох алхмыг өөрөөр яаж хийж болох байсан бэ гэхээр за энэ зайд биччихье. Энэ зайд x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат нэмэх нь гэх мэтчлэн xn-ийн квадратыг хуваах нь n дараа нь дунджиж байгаа квадратыг хасаж өгнө. Би энд нэмэх тэмдэг тавьчлаа. Хасаж өгч болно гэсэн үг. За энэ томьёог бас хэрэглэж болно. За тэгээд одоо за эндээсээ мэдээж квадрат язгуур ингээд авчих юм бол энэ маань s цэг d x. Тэгвэл яагаад ийм хоёр томьёо байгаа юм бэ? Энэ хоёр томьёо хоорондоо үнэхээр тэнцүү юм уу гэдэг талаар одоо үзцгээе.
За тэгэхээр за жоохон доошлуулад за ингээд тавьчих. За тэгвэл энэ шар томьёогоо энэ доор дахиад бичье. За шар томьёоноос ер нь шууд үргэлжлүүлээд ийшээгээ бичээд явчих. За энэ шар томьёо маань ер нь юу гэсэн үг вэ гэхээр шаранг F4. За энийгээ задлах юм бол хэдүүлээ нэгийг бүгднийг нь тувааж байгаа юм чинь дараа нь ингэж үржүүлсэн байж болно гэсэн үг те. За тэгээд энийг бичих юм бол x-ээс хасах нь x энэ квадрат гэж бичиж болно гэсэн үг. За энийг би доошлуулъя. За ингэж бичиж болно. За тэгэд энийг хэрвээ хэдүүлээ одоо сумагаа задлаад бичих юм бол нэгийг хуваах нь n. За хаалтан дотор x1-ээс хасах нь x энэ квадрат дээр нэмэх нь за x2-оос хасах нь x мини квадрат нэмэх нь хаалтан дотор x3-аас хасах нь x-ийн модулын квадрат гэх мэтчлэн за нэмэх нь x n-ээс хасах нь гэд ингэж бичиж бол хэдүүлээ болно. За үүнийгээ дахиад доор нь квадрат зэрэгээр задлаад нийлбэрийн квадратаар задлаад бичье. За тэгвэл нэгийг хуваах нь n. Энд бол x1-ийн квадрат дээр нэмэх нь 2-ыг үржих нь x энийг үржих нь за нийлмэн тэгээд энд хасах тэмдэг шүү уучлаарай. Тэмдгэн дээр энд хасах тэмдэг нэмэх нь энэний квадрат нэмэх нь x2-ийн квадратаас хасах нь 2-ыг үржих нь x-ийн мин үржих нь x2. За энд мөн үржих тэмдэг байгаа тийм. За нэмэх нь x2-ийн квадрат гэх мэтчлэн x-ийн n-ийн квадратаас хасах нь 2 энэний квадрат. За ингэж хэдүүлээ задлж болно. За одоо эндээс хэдүүлээ ялгаад бичих юм бол энэ маань өөрөөр хэлбэл 3 гишүүнт маань бүгд одоо ийм нийлбэртэй юмнууд биш үү те. Тэрийг дахиад хаалтан дотор x1 дээр нэмэх нь x2 нэмэх нь гэх мэтчлэн xn гэдэг энийг квадратуудтай те. Квадраттайгууд нь бүгдийг нь ялгаж аваад дахиад бас хасах нь 2-ыг үржих нь x. За энийг хаалтны өмнө гаргачих юм бол энэ хаалтан дотор дахиад x1 дээр нэмэх нь x2 нэмэх нь x3. За x3 гэж бичгүүгээр хэдүүл x2 дээр ерөөхдөө дараагийн удаа бол ингээд хаагаад явъя. За ингээд нэмэх нь дахиад x-ийн мини квадрат те нэмэх нь дахиад x-ийн мини квадрат гэх мэтчлэн x-ийн мини квадратыг хэдэн удаа энд нэмж байгаа вэ? Энийг хэдүүлээ n гэж үзсэн болохоор энд бол n удаа нэмж байгаа гэсэн үг. Энд бол n ширхэг удаа энэ үйлдэлийг хийсэн ногооноор за F5. За энийг ингээд хаагаад. За тэгвэл одоо эндээс бид нарт бас нэг хураангуйлах бас нэг арай жоохон зүү тогтолтой харагдаж байгаа. За тэр нь юу вэ гэхээр за одоо хэдүүлээ энийг арай жоохон өөрөөр хураангуулад бичих юм бол нэгийг хуваах нь n. За хаалтан дотор за ялангуяа голын хэсэг болон сүүлийн хэсэг энэ аль аль нь бол n удаа бичигдээд байгаа шүү дээ тий. x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат дээр нэмэх нь xn-ийн квадрат. За эндээс хасах нь 2-ыг үржих нь n. Дахиад үржих нь n үржих нь за одоо эднэрийн нийлбэр гэж байгаа тий. За тэгэхээр эднэрийн нийлбэр гэдэг нь бол одоо юу гэсэн үг вэ гэхээр n-ийг үржих нь x-ийн мин болчихж байгаа. Өөрөөр хэлбэл x-ийн за би энэ дараа өөр өнгөөр бичиж
x-ийн mean гэдэг бол x1 дээр нэмэх нь x2 дээр нэмэх нь x3 гэх мэт. За x-ийн те эдний бүгднгийн нэмэд n-д хувааж байгаа юм чинь n-ийг ингэж үржүүлэх юм бол энэ маань эдний нийлбэртэй тэнцэнэ гэдгээс бид нар энэ бичиглэлийн оронд буюу те үүний оронд ингэж бичиж болно гэсэн үг. Ингэж бичиж болно гэсэн үг. За дахиад цааш нь залгуулад энд бол дахиад n-ийг үржих нь энд n ширхэг байгаа юм чинь n-ийг үржих нь хэдүүлээ x-ийн дунджийн квадрат гэдэг энийг бол ингээд товчлоод бичиж болно. За тэгээд хаалтаа хаах юм бол одоо бидний энэ бичиглэл маань ерөнхийдөө юу болчихвоо гэхээр энэ дотор юу болоод байна вэ гэхээр за хаалтан дотор бол x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат нэмэх нь xn-ийн квадрат гэдэг энэ байна. За эндээс хасах нь 2nx гэд квадрат дээр нэмэх нь n үржих нь дахиад n-ийн квадрат гэд ийм байдлаар бичигдэж болж байгаа. За тэгээд энэ хоёр маань бол хоорондоо яг ижлэгэн байна те сүүлийн хоёр гишүүн маань бол тэгэхээр энэ хоёр хоорондоо хураагдахаар ямар болох вэ гэхээр нэгийг хуваах нь n. За тэгээд x 1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат нэмэх нь гэх мэтчлэн xn-ийн квадрат. Тэгээд хасах нь n. Тэгээд энэ маань бол квадрат болчихно гэсэн. За энэ байдлаа одоо бид нар хураангуулад бичвэл нөгөө суммагаараа хэдүүлээ ялгаад бичих юм бол юу болох вэ гэхээр энэ бол x1-ээс xn хүртэл нөгөө квадратуудын нийлбэр. Өөрөөр хэлбэл бидний өмнө үтсэн энэ байна. Энэ болсон байгааз тэгэхээр энийг хэдүүлээ ингээд бичиж болно гэсэн үг. Нөгөөх нь бол энэ n удаа бичигдэж байгаа юм чинь шууд бас одоо зөвхөн энийг нь болохоор энэ нийлбэрүүдээс n удаас хасч байгаа юм чинь шууд хасахаар бас бичиж болно. За тэгэхээр хэдүүлээ үнийг ингэж бичвэл болох юм байна гэж бодлоо. Эхлээд шууд хариугаа бичихгүйгээр энэ хэсгээ нэг хэдүүлээ. Эхлээд бичээ те. Тэгэх юм бол энэ маань ер нь юу болоод байгаа вэ гэхээр сигма x квадрат ийм болж байгаа гэсэн үг. Энэ маань өөрөө задрахаараа болохоор x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат гэх мэтчлэн xn-ийн квадрат болчихж байгаа юм чинь энэ бол сумма болчихно гэсэн үг те. За тэгэхээр энийг орлуулад эхлээд бичээ. Тэгээд дараа нь хэдүүлээ энэ ухаа гаргая. Хаалтнаасаа арай гаргахгүйгээр энэ дотор би x квадрат гэж зөвхөн энийгээ сольж утсан. За дахиад давхар хаалтан дотор ингээд байлгаж ижиж болно. За тэгэд хасах нь энд n шүү. Нэгийг хуваах нь n те. Хасах нь n-ийг үржих нь x-ийн мини квадрат. За одоо гишүүнчлэн үржүүлэх юм бол юу болох вэ гэхээр яг бидний түрүүн гайхаад бидний түрүүн харсан том юмнуудаас гарч ирж байгаа x-ийн энэ квадратыг n-д хуваана. Харин энд гишүүнчлэн үржүүлэхэд бол n нь байхгүй болоод үнийг бодсныхаа дараа квадратыг нь хаснаа гэсэн үг. За тэгэхээр ингээд нэг томьёо гарч ирсэн нь ямар томьёо вэ гэхээр бид нарын түрүүн харсан энэ томьёо гарч ирж байна гэсэн. Энэ томьёо. За тэгэхээр энэ хоёр томьёог хооронд нь ер нь сольж хэрэгж болох уу гэхээр болох нь байх нэ. Энэ бол нэг нь нөгөөгөөсөө ингэж задлаад энэ задрагахаар гарч ирж байгаа томьёо байх нэ.